Галын байнга оршин суух виз буюу нөгөө permanent residency PR гэж хэлээд байгаа шүү дээ, тэ. Тэр визийг авах бол бүрэн боломжтой. Гэхдээ яг яаж авдаг нь процесс нь сайн мэдэхгүй. За зүгээр ингээд наазахын шалгуур нь хэлэх юм бол англи хэлний оноотой байх хэрэгтэй. Одоо наазахын эхлэх шалгуур нь англи хэл авах хэрэгтэй, ажлын туршлага байх хэрэгтэй. Тэгээд нас нь болж бол одоо ер нь бол 45-аас доош төгшөөлтэй. Гэхдээ яг процесс эхлүүлсээр л гингүүд ядаж нэг 40 дотор ч юм уу насных байх юм бол одоо нэг хамгийн наазахын шаардлага нь хангаж гин гэж хараад байгаа байхгүй юу? Тэгээд байнгын оршин суухын давуу тал нь юу юм бэ? Энэ визийн давуу тал нь юу юм бэ гэхээр Австралид хурж ирээд бүтэн цагаар ажиллах боломжтой. Одоо бүх төрлийн ажиллаа хийх боломжтой. Тэгээд дээрэс нь эрүүл мэндийн даатгалтанд хамрагдана. Хүүхдүүдтэй байх юм бол хүүхдийн хувьд сургуулийн төлбөр өнгөө болно. Улсын сургууль явдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд цэцэрлэг байх юм бол нөгөө та хэдийн жилийн орлогоос